Хай найзуудаа дараагийн бичлэгт тавтаймаар л хэдүүлээ энэ удаагийнхаа бичлэгээр дахиад unboxing бичлэг хийх болно. Тэгээд ютуб маань баг сарын хугацаанд бичлэг ороогүй. Тэгээд үүнд яс уучлалт өгье. За тэгээд энэ удаа юу unboxing хийх вэ гэхээр хэдүүлээ алс холоос ирсэн зүйлийг unboxing хийн. Энэ баг над дээр ирэх гэж 20 хонсон зүйл байгаа. The Rode brand. За мэдээгүй хүмүүстэй мэдих тэгээд Австрали улсад Rode brand маань альбесны эрхтэйгээр орж ирсэн. Hailey Bieber маань Австралийн Сидней хотод өөрийн биеэрээ ирж брэндээ нээчээд явсан байгаа. Тэгээд тэр үеэр дэлгүүрээс нь авах гэсэн боловч үнэхээр аимшигтайгаар бүх зүйл нь sold out болсон. Тэгээд авч амжаагүй. Тэгээд онлайнаар ордер хийсэн. Тэгээ онлайн ордер маань deliveryтэй болсон байгаа Австрали руу бас. Өмнө нь болохоор ерөөсөө тийм delivery хүргэлт мөргөлт юу ч байгаагүй. Тэгээ жоохон харамсалтай байсан. Тэгээд хүмүүсээс авахар жоохон үнэтэйгээр авчих гад байсан байхгүй юу? Тэгээд альбесны эрхтэйгээр үндсэн үнээр нь байгаа газартаа хөргүүлж авах боломжтой болсон. Юу захиалснаа мартчихж энэ 20 хоногийн хугацаанд. Тэгээ би та нарт ингээд ойлгомжтой байхын тулд нэрнүүдийн үннийх нь мэдээллийг ингээд давхар оруулаад явна. Тэгээ энэ болохоор миний өөртөө авч өгч байгаа Мартин нэмний бэлэг гэж ойлгож болно. Яагаад тэгэхээр яг Мартин өмнө ирсэн болохоор би тэгэж дүгнэж байгаа. Тиймэрхүү байна. За боксоныхээс өмнө би нэрээ энэ боксыг эргэж байгаа гэд хумсаа бичлэгэндээ зориулж бодулсан байгаа. Hailey Bieber-ийн нэрийн бодолд болсон бодолтоор яг энэнд зориулж бодсон байдаг юм аа би. За let's open it. Ингэж яагаад онголох вэ? Яна шууд онголох уу? Онгойлгосон чинь за хайрцгийн дотроос Hailey Bieber-ийн зураг. Welcome to the world of Rode гинэ. Тэгээд community маань нэг хэсэг болсон баярлаа. Гинэ. Тэгээ мэдчилгээний хуудас ирсэн байна Rode-оос. Ийм мэдчилгээний хуудас ирсэн. Тэгээ энэ тал дээр Hailey Bieber-ийн зураг нь байна. Cool. Wow, тэгээд ууд дүүрний цаашаа уудтай юм стикерүүд ах шүү гэн. Unbox онгойлгоод үзчихье бүгдийг. Тийм байна. Rode стикерүүд байна. Амар өөрөө л хараад байна. Та нарт харуулж байна уу? Энэ цасан ширхэг, тэгээ лого нь, тэгээ Rode гэсэн бичгийн. Тэгээ Rode яах. За, ийм зүйлүүд гарч ирлээ онгойлгоод шууд. Тэгээ пакэж нь ийм юм байна. Ийм юм байна. За. Тэгээ нөгөө нэг хагарахаас хамгаалсан ут гэдэг үлээ юм арцгууруудаар бүгднийг нь ороосон байна. За. За одоо эхнээс нь заяа. За ойлгомжтой хамгийн ихэнд болохоор энэ lip tint-ийг авсан. Ийм lip tint авсан байгаа. За гэрэл зөхөд юм уу? За. Ийм lip tint авсан байгаа. Хамгийн ихнийх нь. Тэгээд энэ болохоор пантгтай зурагтай байсан. Тэгээд өнгө нь одоо ямар өнгө гэх юм бэ? Зээж пантгтай л гэж мэдээд байна. Би одоо яахад Made in Italia гинэ ribbon. За ийм lip tint авсан Rode-ийн. Би ядчаатан түрүү уруулаа өнгөлцсөн шүү дээ. За. Би бэм уцруугаараа даана. Би уцсан дээр нөгөө камера хасаацсан. Тэгээд за энийг баг хаацсан юм байдаг бол. За, нэг ийм lip tint авсан. Бүгднийг буцаагаад
пакетлаад явахгүй болвол болохгүй. За энэ ч нэг хэдэн юмнууд нь юу болсон юм аа? Багц болоод тэгээ жоохон хямдхан авсан. Утсан дээрээсээ шууд хараад явъя заяа. Shop. Тэгээд ер нь бол тийм промошнууд нь өстой амар юм билий. За энэ lip tint болохоор хаана байсан бэ гэхээр энэ болохоор юун дотор байсан юм бэ? Энэ кашлактай дотор байсан. Энэ кашлакын дотор нь болохоор биш тий. Энэ уруулын будаг ороод, саяны энэ lip tint нь ороод, тэгээ дээрэс нь энэ Bare Butter гэдэг moisturizer balm гинэ. Энэ нь орсон байхгүй юу? Moisturizer balm. За ийм энэ жигтэй жижиг юм байна. Би нэг том байх гэж бодсон чинь жижиг нэ 40 мг-тай нэ. Ийм балм ирсэн. Зэнийг онгойлгоо та нарт түрхэж үзвэл. Тэг maybe өдөржин гадуур явж байгаад ирсэн болохоор нүүр маань будагтай болохоор нүүрэн дээрээ түрхэхгүй. Ямар гоё юм бэ. Шууд ингэж шингээд алгуулж. Энэ хардаа энэ бүр амар гоё юм шингэлттэй амар гоё юм байна. Би нэг гэхдээ бүр дараа нь ингээ хэрглэж үзэж жагаад хэрглэсэн бүр дүнгээ бас та нарт хуваалцнаа за. Тэгээд энэ дээр нэмэх нь дахиад нөгөө нэг milky нэг юм байх хэрэгтэй юм байна. Cleansing milk mist. Энэ юм. Энэ нөгөө нэг юу яадаг штэ ингээл нүүрэн дээр хасгаал гэсэн чинь ингээ сүүшиг урсаад идэг нэг юм toner маягийн юм байсан штэ. Тийм. Тэгээд саяны Bare Butter Cleansing Milk. Тэгээд энэ lip tint, энэ 3, энэ Rhode кашлакын дотор орж байгаа юм лээ. За энэ болохоор зүгээр яг юм шинэ сүүшиг байгаа. Ямар Вау, энэ бас амар гоё юм байна. Энэ нэг тийм цаанаа юм хэрэгэлсэн юм шиг. Би энэ гэхдээ миний ярьсан таарах үгүй би үнэхээр мэдэхгүй байна. Тэгэхээр хэрэгэлж үзэж байгаад яг үр дүн юм хэлээ. Надад одоо бол энэ гаран дээр түрхэж байгаа мэдрэмжээр нь бол үнэхээр гоё байгаагийн бол гоё байна. За тэгэхээр энэ 3 заяа энэ кашлактай хамт пакэжилж авсан бахна шүү дээ би. Ямар гоё материалтай юм бэ? Доторхоны тэгээд ингээд ойр зургийн уруулын будаг нүүрнийхаа юмнуудыг хийгээд ингээд гадуур зүгээр энтэн бариад явсан ч болохоор юм байна. Миний хувьд бол тэгээд зүгээр цүнхэндээ хийгээ аваа явсан ч болох юм байна. Энийтэйгээ ингээд дотор нь хийчихгүй. Би л хийхээс надаас өрхийн ч хийхгүй юм байна л та. Ингээд энэ пакэж болж байгаа хгүй. Тэгээ би энийг болохоор Америк доллараар нь $97.59 Америк доллараар авсан байна. Австралийн сандаг бай. Тэгээ та нарт оруулж л хагаал. За дараагийнх нь болохоор биш дээ. Дараагийнх нь амар гоё хөөрхөн заяа. Би яг үнэхээр аль пакэж байсныг санахгүй юм заяа. Юу ч гэсэн энтний аль нэг нь ингээд пакэжлэгдсэн байх хэвээр. Би ингээд олоод зургийн дээр тавиад заяа. Энэ болохоор нүдний нөгөө нэг энэ доотлын маск биш дээ. Нүдний маск заяа. Тэгээд энэ нь болохоор ийм Rhode гэсэн бичгтэй. Энэ дотроо болохоор энэ маань дотроо 1 3 4 6 ширхэг байна. I'm rich now. Энэ трийг бүгднийг ингээ нэг өдөр хэрглэж байгаад бичлэг хийвэл амар дэчгүй мэн. Та нараас тийм бичлэг үзмээр нь омаа энэ доор нь 6-ыг битсэн байхад би бүр гаргаж ирсний тоолоод байсан. Бүтггүй. High preparation mask гэдэг юм энийг нүүрний будамудгаа түрхэж мөчрөхээс эсвэл унтаж мутахаас өмнө л түрхдэг болол тийм нэртэй байгаа л үү тий. За энэ болохоор $27.58 гэдэг юм байна Америк доллараар. Би болохоор эндээ ингээд Rhode гэсэн бичгтэйг нь авсан. Тэгээ энэ нь ингээд
логотойгоо бас идэм билээ. R-Skin логотойгоо. Тэрстэй хөөрхөн. За тэгэнгүүтээ дараагийнх нь ойлгомжтой of course blush-ыг авна штэ. Blush-ыг авахгүй байх гэж юу авах вэ? Хамгийн гол зүйл нь Rode-ийн blush. Би нэг одоо ингээд энэ хардаа хэрэг байдгийг харуулцгаая. Ваа, ийм хэмжээтэй. Энийг бол амар удаа хэрэглэнэ. Яагаад тэгэхээр би blush-ыг амар багаар түрхэж хэрэглэдэг. Хэдүүлээ түрхэж үзэх үү? Фейлччих юм болов уу? Гайгүй болов уу? Түрхээд үзэх үү? Гайгүй нөө. Яаж юм? Гайтай нөө. Энэ ямар өнгөн вэ гэхээр sprinkle гэдэг өнгөн байна. Энийг үг нь би мейка дээр очиж туршиж үзсэн. Pocket blush гэдэг юм байна. Pocket blush. Энийг угаасаа кришлакинд явж байгаа юм тохирсон хэмжээтэй юм байна. За нэг юм хөө. Мэдгүй надад тойл мөл байхгүй болохоор би яг үнэхээр юу болж байгаа яаж ааж байгааг нь харж чадахгүй толио аваа гараад ирдэг гэж. Гэл амар санаа зовсон юм биш үү? Пакэжийн дотор минь тал маань байгаа. Энэ болохоор саяны pocket blush болохоор юу байсан? $30 Америк $30 $31 цент байсан байна. За энэ болохоор Rode mirror айгу хүнд юм байна. Толиага. Вау. Энэ ямар гоорх юм бэ? Би энийг бараг дангаараа ирэх юм байх гэж бодсон чинь ийм кейстэй гэрж байна. Тэгээ ингээд Rode гэж бичгтээ. Ингээд ард уургүй юм. Ийм тол байна. Тэгээ мэдээж нэгтлэн томруулдаг, нэгтлэн зүгээр оргиороо гардаг. Миний нүдний бодог зүтгүүцсэн ба шүү дээ. За, нэг ийм тол. Би энэ тойл бол яхаарахгүй миний тэр хямдруулж авсан ингээд 3-4 юм авахаар ингээд бэлгэлжсэн тэр юм дотор бол байсныг би санаад байгаа хгүй юу. Яхаарахгүй тол. Яагаад гэхээр би толыг хизээч дангаар нь авахгүй. Тэгээ энэ тол болохоор $26 87 цент. Америк доллараар шүү. За тэгэнгүүтээ дараагийнх нь дахиад арай өөр өнгийн lip tint гарч ирж байгаа. Lip tint нь зөв treatment. Lip treatment. Энэ болохоор улаан туяатай. Тэгээд яг нөгөө нэг саарл юу энэ коллекцийнх нь гэж яваад байгаа юм шиг үлээ шүү дээ. Энд нар чинь ингээ нэг коллекц юм шиг үлээ миний ойлгосноор. Скол буруу юу мэдэхгүй байна. За энэ болохоор өнгөгүй мэн. Би яагаад энийг юу гэж утсан яа? Улаан өнгөтэй гарч. Үнэр нь ямар гоё юм бэ? Яг жимс шиг үнэртэй. Strawberry юм. Яг strawberry шиг байна. Үнэр нь ч гоё юм байна. Яа на миний хуруулны юм бүрээ. Найгаа алдлаа. Би дараа нь тэгж байгаа та нарт what's in my bag гэж хийж үзүүлэх үү? 10 дуурал юмуд гаргаж ирээ. Энэний үнэр яах вэ? Зүгээр будагны үнэр шиг л үнэртэж байна. За ингээд саяны уруулын будаг вэ штэ. Саяны уруулын будаг болохоор $21 байсан юм байна. За энэ болохоор хамгийн сүүлийн зүйл нь болохоор mist байгаа. Glazing mist. Энэ маань болохоор зүгээр чийгшүүлэх mist байгаа. Будгаасаа өмнө будсны дараа мараа байдаг билгүү дээ. Glazing mist гэж юм. Савлгаа нь ямар хөрхийн тий. Энд нэр ингээд ер нь савлгаанууд аягүй дайжгүй. Юм нэг гоё чамин энгийрний чамин юм байна. Йой. Ингийн месчэл местэй гэдэггүй. За мэдгүй. Надад бол зүгээр л санагдаж байна. Тийм hydration чигшүүлэгчтэй местэй. Тэгээл үгүй над шиг ингээд хөнгөн нүрээ буддаг заяа. Би хийли би дуртай байдаг шалтгаан маань
ингээд амар natural заяа. Ингээд skin care ингээд би яг нэг тийм юм дуртайхгүй яг ингээд skin care сайн хийх юм бол цэвэрхэн арьстай. Тэгээ тэр арьсаа нэг будаад авах шаардлагагүй гэдэг. Биений үзэл бодолтой Хейлигийн үзэл бодлыг ингээд таарад байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Тийм болохоор би Хейлид амар дуртай байдаг. Ер нь бол нэг иймэрхүү зүйлүүдийг захиалж авсан. Тэгээд бүгд нийлээд $238 болсон. Өдрийн бичлэг маань нэг иймэрхүү л байна да. Ойрд бичлэг хийгээгүй жоохон бишүүрхээ жоохон ингээд бие барилттай байгаад байна. Тэгж байгаа гайгүй болох байхаа. Уг нь гайгүй болж эхэлж байсан гэсэн чинь дахиад ингээд бичлэг хийхгүй байж байгаа. Өөрийгөө алгаачлаа. За бичлэгнийхаа төгсгөлд та бүхнээсээ нэг юм асууя. Тэгээд та нар тэгээ комментэн дээр хариултаа бичээрэй. Юу байгаа? Надаа нэг аялын бичлэг байгаа байхгүй юу? Би сая Сидней, Австралийн 2 хотоор орсон. Тийм нэг бичлэг хийсэн. Тэгээ тэрэн дээрээ би өөрийгөө бодохдоо жоохон туршлагагүйцчлаа гэж үзээд байгаа. Тэгээ хэрвээ та нар тэрийг зүгээрээ бид нар үзнэ ингээ харъя л та гэж бодож ивэл коммент хэсэгт оруулъя бичээрэй за. Тэгээ би эдитлээд аль чадгаараа гоё эдитлээ тэгээ оруулах гэж чий. Би өөрөөсөө жоохон санаа зовоод ичээд байгаа. Ягаад гэхээр бараг тэр чинь миний бараг анх удаага шахуу яг ингээ гадаа ингээ хүмүүсийн дэр гэдэг ингээ бичлэгээ авч явж байгаа байсан бохгүй юу. Тэгээл тэрэн дээр жоохон санаа зовоостой байна. Нэг тиймэрхүү. Тэгээ энэ удаагийн бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ та нар роудос юм авах байсан бол юу авах байсан бэ гэдгээ бичээрэй. Савлгаа нь бол үнэхээр хөөрхөн байна. Хүргэлт маань пакэж нь бол үнэхээр хөөрхөн. Дотроос нь ингээд мэдчилгээний хуудас тэгээ стикер энэ төр гарч ирж байгаа нь үнэхээр хөөрхөн гоё байна. Надад бол үнэхээр таалагдлаа. За та нар тэгээ ямар санагдаж байна? Тэгээд dark comment сэтгэлээ үлдээгээрэй. Дараагийнхаа бичлэгээр удахгүй уулзна гэдэгтээ итгэлтэй байна. Тэгээд түр баяртай найзуудаа.